экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хилцэн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Бэлгүн Төгстаныг студид орж байна. Сайн байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Та тэнцээ галтаа суугаад чивчээ зүүгээд тухтаа суугаарай. Өөртөө микрофоноо ойртуулад. Эхэлсэн. Шууд явж байгаа шүү. За өдрийн мэнд, өглөөний мэнд, таны өдөр яаж эхэлж гин өөрийгөө танилцуулаад гуруулаа хэрэнд оръё. За намайг Бэлгүн Төгс гэдэг экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хилцэн ахлах мэргэжилтнээр ажилладаг байгаа. За тэгэхээр хэдүүлээ яриагаа эхлээд экологийн цагдаагийн албаны үндсэн одоо чиг үүрэг юу байдгийг за хийж хэрэгжүүлдэг ажлуудын талаар бас ярилцъя гэж бодож байна. За цагдаагийн газрын экологийн цагдаагийн алба нь болохоор хүрээлэн байгаа орчин эсрэг гэмт хэрэг зөрчилдөө тэмцээг урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яамны сайдын туршил 2020 онд байгуулагдсан байгаа. За хариаллын дагуу эрүүгийн хуулийн 24-р бүлгийн тусгай ангийн нийтдээ 10 төрлийн гэмт хэрэг хариаллын дагуу шалгадаг байгаа. За зөрчлийн тухай хуулийн 7-6 усны тухай хууль тогтоом зөрчих энэ болоо хариаллын дагуу манайх шалгадаг гэсэн. 10 гэхээр за ямар төрлүүд байдаг вэ? За байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг, за хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, хууль бусаар агнах гэмт хэрэг, за химийн хортой бодисын аюултай бодисыг эргэлтэнд оруулах, за байгаль ургамлын хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, за мөн байгаль орчныг дойротуулах гэмт хэрэг эдгээрүүд бол багтдаг магадгүй. Хамгийн одоо Монгол улсад түлхүү гарч байгаа та бүхний санааг зовниулж байгаа хэрэг нь ямар хэрэг дээр та бүхэн илүү ажилтдаг вэ? Мэдээж бүгд бол гарч байгаа нь ойлгомжтой, тэр дундаа илүү байгаа нь. Цагдаагийн байгууллагад бол нөгөө нийт гарч байгаа гэмт хэрэгүүд дээрээ за ерөнхийдөө дүн шинжилгээ судалгаа хийдэг байгаа. Дүн шинжилгээ судалгааны багууд ч гэсэн дотооддоо зохион байгуулалт хийгээд за манай дээр дүн шинжилгээ судалгааны баг ажилладаг байгаа. Энэ дүн шинжилгээ судалгааны багаас гарсан одоо энэ сарын байдлаар болохоор хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, за хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг, за хууль бусаар агнах гэмт хэрэг, мөн байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгүүд бол эзэлдэг байгаа. Дийлэнх хувь. Одоо сая ингэж штэ нөх хууль бусаар байгалийн ургамал бэлтгэх гэж ш тэр их сонирхол татлаа. За мэдээж мод бэлтгэх нь ойлгомжтой. За агнуур гэхээр ер нь ойлгомжтой. Тэгэхээр хууль бусаар ургамлын гэхээр ямар байх шинжтэй байх вэ? За хуулиндаа бол байгалийн ургамлын хуулиндаа болохоор ургамлыг болохоор ангилсан байгаа. Нэн ховор ургамал, ховор ургамал, элбэг тархацтай ургамал гэдээ ангилсан байдаг. За энэ засгийн газрын тогтоолоор энэ ховор ургамлуудыг жагсаалтанд баталсан байдаг. Түүж бэлтгэх нь хориотой байдаг. За энэ дундаа за нэг ховордсон ургамлууд жишээлбэл яг юм бол ван сэмбэр үуч юм уу те хоны арц эдгээр бол ургамлуудыг хууль бусаар түүж бэлтгэх гэн бол хориотой байдаг. За мөн одоо энэ дотор дээрэс нэмэлгээд хэлэхэд хуш модны самар өөрөө үр нь болохоор ховор ургамлын жагсаалтанд орсон байдаг. Хуш модны самар уу? Тий, үр нь. За. Үр нь өөрөө ховор ургамлын жагсаалтанд орсон байдаг учраас зөвшөөрлгүйгээр түүж бэлтгэх нь өөрөө энэ 24 бүлгийн 8 буюу байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг тооцогддог. Бас тийм байх юм тийм. За үргэлжлүүлээд одоо нөгөө бидний чинь саяхан болсон хамгийн их дуйланд сэдв байгаад байдаг таруу байдаг шүү дээ тий. Тэгээд таруу энтэй холбоотой ер нь ямар ажлууд хийгддэг вэ? Тий одоо тарууны талаар гэх юм одоо тиймэрхүү. За энэ талаар дэлгэрэнгүй бүр нэг ярьж өгье. За жил болгон ерөнхийдөө нийслэлийн засаг даргын захимж гардаг. Хүм малын гоц халдварт өвчин болон таргуун дахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай гэдэг. За экологийн цагдаагийн албанаас мөн нийслэлийн цагдаагийн удирдах газар, тээврийн цагдаагийн алба, за Улаанбаатар хот руу орох гарах нийт одоо хэн шалгалтын цэгүүд дээр энэ одоо нийслэлийн засаг даргын захимжийн дагуу хэн шалгалтын ажлыг зохион байгуул ажиллаж байгаа. За тарга гэдэг амьтан өөрөө элбэг тархацтай амьтан. Тий. Нөгөө нэг ургамалтайгаа адилхан амьтныг болох бас нэг ховор амьтан элбэг тархацтай амьтан. Гэхдээ таргыг тусгай хамгаалалттай газар агнаж болохгүй. Тэгэх юм бол эрүүгийн хуулийн хууль бусаар агнах гэмт хэрэг тооцогдно. Улсын тусгай хамгаалалттай газар амьтныг агнах юм бол эрүүг хуулиар тооцогдно.
бусад тохиолдолд зөвшөөрлгүйгээр ангирах юм бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Монгол оронд 2 төрлийн тарга байдаг. Нэг нь Монгол тарга. За энийг болохоор Монгол улсын засгийн газрын тогтоолоо 260 дугаар тогтоолоор экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоож өгсөн байдаг. Энэ нь болохоор 410,000 төгрөг гэдэг. Монгол тарганы экологийн эдийн засгийн үнэлгээ. За мөн дараагийн төрөл нь болохоор алтан тарга гэж байгаа. Энэ нь болохоор нөгөө тогтоол дээр 460,000 төгрөгөөр тогтоож өгсөн байгаа. Торгуул. Үгүй өөрийнх нь үнэлгээ гэсэн. Амьтны тухай хууль дээр нөгөө нэг амьтны одоо учирсан экологийн эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлөвлөлнө гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр хэрвээ хин нэгэн одоо иргэн ч юм уу зөвшөөрлгүйгээр одоо тарга агнах юм бол тухайн амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлөвлөлээд дээрээс нь зөрчлийн тухай хуулиар аргамж авдаг байна. Тэгэхээр нөгөө 410,000 төгрөгөө 2 нугална гэсэн. Тэгээд зөрчлийн тухай хуулиар 300,000 төгрөгөөр торгуулад тэгээд зөрчил үйлдэлд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгоно. 820,000 төгрөгөөр торгуулад дахиад 300,000 төгрөгөөр торгуулад тэгээд дахиад зөрчлийн тухай хуулиар 300,000 төгрөгөөр тэгнэ гэсэн. Энэ торгуултай гол биш. Гол нь энэ хүм матлын гоц халдвар төвчин гэж байгаа. Таргун тахал гэдэг бол өөрөө тагал өвчин. Тэгээ энэ яг л нөгөө нэг одоо амьсгалын замаар зэрлэг амьтнаас хүн талд нь хүнээс хүн дамжина гэсэн. Тэгэхээр энэ нөгөө торгуулаа биш. Цаад утхан нэргүүлээд энэ тахал өвчнөөс өрсөн сэргийлэх чиглэлээр шин шалгалтын ажлыг л зохион байгуулж. Эрүүл мэндийн амь настай холбоотой асуудал яригдж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас миний буруу санааг бол хөвсгөлд бас таргун тахал гараад за бүр тусгаарлалтын арга хэмжээг авч ийсэн. Энэ үед танай байгууллагын зүгээс бас хэрхэн яаж ажилласан бэ? За тэр нэг тусгаарлалтын арга хэмжээнд дээр онцгой байдлын юун дээр ерөнхийдөө штабаас тусгаарлалтын арга хэмжээ авсан экологийн асуудал хариуцсан байцаагч нар маань хяналт шалгалтаар давхар хагаад мөн дээрээс нь иргэдийн зүгээс нөгөө нэг зарим тохиолдолд нэг ангассан хадгалсан байсан таргунуудаа гаргаж ирж өгсөн. Яна. Тий. Одоо энэ үргэлжлүүлээд бид нар одоо экологи цагдаа гэхэр бүгд бол мэдээд экологийн ажил гэхэр экологийн цагдаа гэхэр надад айгүй сонирхолтой байгаад байна л да. Одоо яг хэрхэн би холбогдох одоо цагдаа бол ойлгомжтой дугаарлага холбогдчихтэй. Бид нар одоо экологийн цагдаатай холбогдоход ямар зүйлийг яг баримтжуулж харж иж холбогдох уу ч юм уу те. Тэр талаас нь хэрвэл дээрээс нь та бүхэн бас нөгөө гинт хэрэгтэр хэрхэн яаж илрүүлэг ажиллагаас явуулдаг сонирхолтой санагдаж байна. Экологийн гэхээр ер нь бол цагдаагийн байгууллага дотроо төрөл төрлийн ангиллаад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албаагч гэсэн. Цагдаагийн албаагч бол гэмт хэрэгтэй тэмцэх олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтийн хэв журам тогтоох үндсэн чиг үүрэгтэй. Энэ дундаа энэ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгэд адилхан л одоо цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэж чинь л гэсэн үг. Мөн өрсөн сэргийлж яана л гэсэн үг. Нийтлэг үүргээр одоо цагдаагийн одоо энэ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй ийм үйлдэл юм уу ямар нэг үйлдэл байх юм бол цагдаагийн байгууллагын 102 утасруу залгана гэсэн үг. 102 руу залгана гэсэн үг. Мөн тусгай дугаарын манай албаны 70 19 10 70 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгнө гэсэн үг. Баримтжуулж аван зураг ав ер нь иргэд бол энд ийм аимтай агнаад байж болцсохгүй байна. Мод одоо огтлоод байж болцсохгүй гэдэг тогтмол мэдээллийг бол өгдөг байгаа. Мөн утсаараа хийсэн бичлэгүүдээ ч явуулдаг байгаа. Энэний дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулдаг байгаа. Тийм ээ, шууд 102 руу зарлахж бас мэдээлэл өгсөн илүү хурдан шуурхай ахна байна тий. Та бүхний хувьд 2020 оноос үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд харахад бол экологийн цагдаагийн албаны нөө пэйж хуудас олон нийтэд харьцах одоо хуудас нэлийн юм сайн идэвхтэй ажилтан юм шиг анзаарагддаг. Тэгээд хийж байгаа ажлуудаас тухай бүрт нь иргэдтэйг бас солилцож байгаа нэг таалагддаг. Тэгээд ер нь бол сүүлийн жилүүдэд бас ингээд жил болгон бас өөрчлөгдөж байгаа ч гэдэг юм уу, эсвэл одоо сайжруулж байгаа ч гэдэг юм уу тий. Үйл ажиллагааны хүрээнд ямар өөрчлөлтүүд хийгдэж байгаа вэ? Энэ экологийн боловсрол олгох энэ одоо хөтөлбөр гэдэг юм уу? Ер нь энэ байгаль орчинтой холбоотой мэдээллийг бол ер нь тогтмол иргэдэд өгж байх нь тун зүйтэй юм байлээ. Энэ амьтан чинь нэн ховор юм биш үү? Энэ амьтан чинь ховор амьтан биш үү? Нэрээ миний нод үзээд байгаа ургамал чинь ховор ургамлын жагсаалтанд биш үү? Байдсан биш үү? Одоо ингээд бид нар Улаанбаатар хотод амьдарч байгаа ч гэсэн хамгийн ойрхон гэх юм бол Богдхан уулын улсын тусгай хамгаалалтын газар нутагт байгаа ямар ч тохиолдолд амьтныг агнаж болохгүй. Энэ төрлийн эрх зүйн мэдээллийг тогтмол мөн одоо энэ чинь ганцхан хэрэг илрүүлэхээсээ илүү мэдээллийн иргэд өрсөн сэргийлэх чиглэлээр экологийн цагдаагийн албаны пэйж одоо ажилладаг байна. Тэгэхээр энд
экологи гэдэг өөрөө айгүй том ойлголт л доо. Тэгээ байгаль орчин, ургамал, ан амьтан, хөрс, ургамал энэ төрлийн бүхэл одоо төрлийн мэдээллүүдийг л одоо амханд иргэд олон нийтэд өгөхгүй л өрсөн сэргийлэх пэйж ажилладаг байна. Сүүлийн үед үйл ажиллагааны сониачнаас бас дурдвал тийм. Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагууд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 1 сая мод тарина гэд амлалт өгөөд энийхээ дагуу ажиллаж байгаа. За энийхээ хүрээнд мөн одоо иргэд олон нийтийг мэрэгжлийн одоо хүмүүсийн заавар зөвлөмжийг хэрэгжүүлж одоо хавар намар хоёр мод тарих одоо үлрэл байдаг. Энд одоо иргэд олон нийтэд модоо тариач гэж уриал үүднээс алт намар мод тарьцгаая тарьсан модоо арчилцгаая арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Яг мэрэгжлийн хүмүүсээр нь яаж одоо модоо тарих ёстой, яаж арчлах ёстой гэдгийг одоо мэрэгжлийн хүмүүсээр нь зөвлөгөө авч өгч байгаа гэсэн. Яг үнэ. Одоо нөгөө модыг тарих бол яг тухайн үеийн асуудал гэдэг ааш та арчлах нь тий дараагийн автор одоо кэр буюу арчилгаа бол хамгийн чухал. Би тэгээ фейлсэн үнэ наяхгүй. Тарьсан юм аа. Тарьсан тэгээд дараагийн услахаа тэгээд нөгөө тордлогоогоо сайн гээгүй бас нэг жоохон бүтлгүүцсэн байдیں۔ Тэгэхээр ер нь энэ мод тарих үйл ажиллагаа хэдэн 10 сар тардаг тий. Тэгэхээр хугацааны хувьд бас хизээ хаана бас та бүхэн маань тарьж гин иргэд бас оролцох боломжтой байгаа юу, нээлттэй байгаа юу мэдээлэл. Энэ засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар гэж байдаг. Ойн газар дээрээс одоо бүх нийтийн мод тарих өдрүүд хаана байдаг, ямар газар зохион байгуулагч мэдээлэл тогтмол өгдөг. Цагдаагийн байгууллага өөрийнхөө төлөвлөгөөнийхөө хүрээнд бүх албаагчид 1 сая модныхоо хүрээнд хавар намартай модоо тарьсан байгаа. Тий. Мод тарихад одоо цагдаагийн одоо албаагч гэдэг юм уу одоо заавар зөвлөмжийг бол өгөхгүй. Мэргэжлийн хүмүүсээс нь аваад мэдээллийг цахим утсаар дамжуулж явах гэсэн үг. Зөв. Одоо сая болохоор модны тарьсан модоо арчилцгаая гэсэн шүү дээ. Энэ хизэнээс явж байгаа аян бий тэгээд зорилгын хувьд бас за 10 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 21 хүртэл дуустал энэхүү арга хэмжээ маань үргэлжлэнэ гэсэн. Би сүүлд нэг тоо авсан. Нэг мэрэгжлийн байгууллагуудаас нийтдээ тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжих гэснээс хойш Монгол улсын хэмжээнд хичнээн мод тархицсан бэ гэдэг. Нийтдээ 114 сая мод тархицсан байна гэсэн. 114 сая бас баггүй тоо шүү. Тархицсан байна. Хэдэн ашлагдав? Ургалтын хувь нь 60-аас дээш хөвтэй ургалттай явж байгаа гэж мэдээ авсан байна. Гоё юм аа. Өөрчлөлт бас тий арчлага нь хамгийн чухал. Тэр чинь бас тэгээд мэдээж хүн бас өөрөө мод тарчаа тэр нь ингээд хүчил бас онцгой шүү дээ. Тэгэхээр дараагийн арчлага нь айгуу чухал юм билээ гэдэг би бүр өөрийн бие дээрээ бас мэдэрсэн үнэлтэй. За тэгэхээр бас таны хувьд яг экологийн цагдаагийн албанд ажиллаад явж явах хугацаанд иргэдийн тэр болгон мэдээд байдаггүй жоохон алдчихад байдаг, алдаа гаргаад байдаг зүйл нь юу юм болоо. За мэдээж мод одоо нөгөө нэг юу гэдгийг бэлтгэгч гэдэг юм уу эсвэл одоо эмийн ургамал түүх энэ бол хүний санаатаагаар тийм хийж байгаа үйлдэл. Тэгэхээр зарим үед хүмүүс ингээд санамсаргүй байдлаар ямар одоо алдаануудыг гаргадаг гэж анзаардаг бай таны харж байгаагаар. Ерөнхийдөө одоо манай экологийн цагдаагийн албан дээр одоо 24 цагийн хян шалгалтыг Улаанбаатар хотны одоо бицэгүүдээр үүрэг гүйцэтгэж байгаа. За. Энэ дээр ингээ харахад зарим нэг тохиолдолд шүү. Зөвшөөрлгүйгээр ингээд маш олон тооны амьтаа орж ирдэг. Энийг илрүүлдэг албаагчд маань. Энэ дотроо нэг ховор амьтны эд эрхтнийг тээвэрлж явж байгаа тохиолдол бас байдаг. Тэгээ энэ дондоо одоо хотон шувууны одоо хошууч гэдэг ч юм уу. Эсвэл энэ дотроо ховор амьтны чагсаалтанд орсон тул захсыг нэг дотор нь би явж идэг ч юм уу. Энэ тохиолдлууд би мдээгүй штэ гэдэг иймэрхүү зүйлүүд бас гардаг. Энэ нэг сонирхолтой санагдаад байна л. Одоо та бүхэн яаж тэрийг илрүүлдэг бэ? Нохоо, өнөрч нохоо яа гэм эсвэл одоо эн чинь хүмүүс чинь мэдээж нуугаал явж байгаа илгүү тийм ээ. Даалтал байгаа ш. Тэгэхээр та бүхний хувьд одоо үйл ажиллагаа энэ одоо цагдаагийн албаагч мэрэгжлийн одоо мэрэгжлийн хөднөөс л илрүүлж байгаа. Дээрэс нь өнөрч нохоог бол ашигладаг байгаа. Одоо ер нь сая түгээмэл холбогдлолтой болохоор хотон шувууны хошуу гэсэн үү тий. Одоо эдгээрээс ер нь бол хамгийн их ингээд гараад идэг гэмтэр амтны аль нь лээ. За улирлын шин чанартаагаас одоо хэлбэлцэн өөр байдаг. За зарим тохиолдолд бол тарвгал маш хэмжээгээр бол орж ирдэг тохиолдлууд байдаг. За мөн одоо энэ юу бас байдаг.
хууль бусаар бас энэ ховор ургамлын чигсалтанд орсон оны арцч гэдэг ч юм энэ ургамлуудаас орж ирдэг л байгаа. Та одоо ингээд экологийн цагдаагийн албанд ажиллаж байхдаа ер нь иргэдэд бас хэлмээр өгдөг зүйл байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр юуг бас хэлмээр өгдөг вэ? Хүрээлэн байгаа орчны эсрэг одоо энэ гэмт хэрэгт зөрчилдөд тэмцэх өрсөн сэргийлэх нүүд ажиллагаанд ерөнхийдөө иргэд олон нийтэд энэ тодорхой хэмжээгээр энэ экологийн боловсрол энэ байгалийн ургамлууд, Монгол оронд ургаж байгаа ургамлууд, Монгол оронд одоо тархан одоо сурж байгаа ан амьтдын талаар л илүү мэдлэг мэдээлэлтэй болгох энийг л одоо хүмүүст сайн ойлголтыг өгөх юмсан л гэж боддог. Монгол оронд ямар төрлийн хичнээн төрлийн ан амьтантай энэ одоо агнаж болд юм уу, болдгоо юм уу, ямар ургамлын гэдэг бидний экологийн боловсрол гэдэг л хэмиг иргэд олон нийт өгөхийг зорддог. Пэйж ирээд байна. Тийм ээ. Тэгээд бас нөгөө талаараа 10 жилийн нөгөө одоо нөгөө боловсролын системд бас оруулаад өгвөл их гоё сонирхолтой сэдв байх болов тий. Энэ одоо амьтдын талаар яг ордголтоо ингээл мазаалаа ингээл одоо гэл ингээл ордог боловч илүү ингээд наривчлаад бас энэ ургамлын талаар алийг нь одоо бид түүж болохын түүжлэхгүй аль амьт нь ховордоод байгаа аль амьт нь одоо элбэг байгаад байгаа тий. Энэ экологийн бас тэнцвэрийн талаараас энэ би танд нөгөө өмнө хэлжсэн нөгөө дүн шинжилгээ судалгааны баг гэж байдаг. Цагдаа дотроо энэ дотроо энэ гэмтэрийг хаана үлдэгдээд байгаа, хизээ үлдэгдээд байгаа, хэн үлдээд байгаа гэдгийг гаргаж ирдэг. Тэгээд тэнд зориулсан тусгай одоо хөтөлбөрүүд өрсөн сэргийлэх чиглэлээр бол арга хэмжээ зохион байгуулдаг. Одоо жишээлбэл Сэлэнг аймагт юм уу Хүсгэл аймагтын төрлийн гэмтэрийг хууль бусаар мод бэлтгэх гэмтэрийг гарч байгаа бол тэр аймагтан зориулж тусгай хөтөлбөрөөр сургалт зохион байгуулдаг, өрсөн сэргийлэх одоо арга хэмжээд зохион байгуулж одоо аймгийн иргэд олон нийтийг өгдөг ба. Энэ тундаа одоо энэ ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдэд экологийн цагдаагийн албанаас одоо эко клубүүдээр дамжуулаад мэдээллийн сургалтыг бол зохитмол өгч ажиллаж байгаа. За шүүд ямар татам мэдээ. Бас нэг юмыг асуумаар санагдлаа л да. Яг мэрэгчлийн үнэ ороод ирсэн байгаа учраас асууж байгаа. Хүмүүст бол мэдж байгаа. Хүмүүс маш сайн мэдж байгаа. Таргун дахал гэдэг ямар өвчин байдаг, яаж халдварладаг, юунаас халдварлагдгийг бол маш сайн мэдж байгаа. Хэрнээсээ таргун дахал гэдэг өвчин одоо гэрн байсаар хүмүүс одоо энийг хэрэглээд те энэ аюулыг өөрсөндөө бий болгоод байна л да. Та энийг юу гэж харж байна вэ? Ерөнхийдөө би бас дахиад нэг судалгаа уншсан. Ерөнхийдөө 6 аймаг нөгөө байгаль орчин үр амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар энэ ахын зориултаар амьтан агнах 2025 онд гэдэг юу гарсан. Сайдын тушаалаар энэ дундаа таруу болохоор ер нь бол ерөнхийдөө сүүлийн 6 жил бол 20-т байсан. 20-т байсан. 25 онд миний санаж байгаа 6 аймгийн нутаг дэвсгэр дээр 3000 гаруй ахын зориултын зөвшөөрөл байсан. Аймгийн байгаль орчин дээр энэ зөвшөөрлөө аваад одоо нэг таруугыг одоо агнах зөвшөөрөл гэдэг юм уу авахаасаа илүүтэй зөвшөөрлгүйгээр энэ таруугыг агнах нь илүүд одоо баригдаад байна гэсэн үг. Тий. Зөвшөөрөл нь байгаа мөртлөөсөө зөвшөөрлөө авахгүй. Шугал зүгээр нэг ахын зориултаар л шунхаа сэтлэр халдаад байгаа гэсэн хүсэлтэй. Тэгэхээр аль болох л одоо энэ ан амьтад хайрлах энэ ан амьтад тухайн экосистемтэй ямар үр нөлөөтэй энэ талаар л иргэд мэдээллийг өгөх нь чухал гэж бодож байгаа. Одоо нэг бидний зүгээс нэг ховорцсон амьтдыг арчилдаг. За экологч өөрөө бид нар байгаль дэлхий ч өөрөө яг бие биенээсээ хамааралтай тий. Тэгээд нэг нь л байхгүй болчихвол нэг талдаа сүдчдэг ч гэдэг юм хор уршиг нь байгаа. За тэгээд энэ хор уршгийг яг танаас ингээд яг одоо хэрвээ энэ амьтан чинь алга болчихвол энэ ингэ штэ гэгээд яг таны зүгээс ингээд бидэрт нэг одоо хичээл маягаар хэлдэг. Одоо тий хэлээд өгөөч. Энэ асуултанд энэ амьтан судлаач нар, биологч нар илүү хариулт сайн болох. Би болохоор хуулийн байгууллагад ажилладаг одоо төлөөлөл учраас одоо хууль эрх зүйн талаар л илүү мэдээл. Ямарсан хориотоо за хариуцлага хүлээлгэн миний сонссон мэдээлэлээс болохоор нэг амьтан устгахад тухайн одоо байгалийн экосистем ямарсан тэнцвэр байдал алдагдахад нөлөөлнө л гэж сонсч байсан. Тэгээ ямарсан нөлөөлнө.
Илүү дэлгэрүүлээд асуумаар байна л да. Сайн нөө миний асуулт. Одоо жишээ нь та сая хэлж штэ ингээд зөвшөөрөл олгодог гэж байна тийм. Одоо тарганы агнах зөвшөөрлийг олгож байна. Тэгэнгүүт тэр хүмүүс зөвшөөрөл олгож байгаа. Гэхдээ эн чинь өөрөө эргээд тахал үүсгээд байгаа зүйл учраас тэр зөвшөөрөл олгох нь ер нь зөв юм болов уу? Энэ зөвшөөрлийг мэрэгжлийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага. Энэ болохоор хэн бэ гэвэл юу гэж байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гарна гэсэн үг. Тий, амьтаа агнах зөвшөөрөл. Зөвшөөрлөн. Тэгэхээр тэр нэг аймагаас ирсэн одоо мэдээлэлд энэ жил ийм амьтан гэдэг юу мэдээлэлээ яамд өгөн тэрнийхээ дагуу тодорхой квот өгөөд тийм одоо тоо хэмжээ өгвөл яагаад яаж ийн гэсэн үг шүү дээ. Надад яг зөвхөн сонирхолтой санагдаад байхгүй. Нэгэн тал одоо тарган тахал гэдэг зүйл гараад хүний амь эрсдэд байгаа юм чинь тэнцээ 3,000 зөвшөөрөл өгч ийн гэдэг чинь эргээд тэр хүмүүс бас л эрсдэл гаргаад байгаа болоо тийм. Тэгээд гэхдээ нөгөө талаараас сая бидний ярьдаг нөө экосистем гэдэг зүйл яригдах байх л та тийм. Агнснаараас экосистемд ямар үр өгөөжтэй байгаа ч гэдэг юм уу олон зүйл яригдах байх л та. Окей. Би бас таны мэрэгжлийн хүн учраас бас энэ талаар асууж байгаа шээ. За тэгээ бидний ерөнхийдөө нөө ярилцах цаг маань өндөрлөгтэй чи хандж байна. Бид хоёрын магадгүй асуугаагүй таны хэлмээрсэн зүйлсээ хэлж болно. За иргэд олон нийтэд хандаж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчил өрсөн сэргийлэхэд одоо энэ бүх нийтийн одоо оролцоо чухал. Иргэд олон нийтэд мэдээлж эсвэл одоо тухайн одоо байгаль орчин дээр ажиллаж байгаа байгаль хамгаалагч за тэнд ажиллаж байгаа одоо төрийн байгууллагын тусламжтайгаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг илэрдэг. Ерөнхийдөө хүний тусламжтайгаар. Тэгэхээр энэ төрлийн мэдээллийг одоо гэмт хэргийн зөрчлийн мэдээлэл заавал гэхгүйс урьдчилан сэргийлэх юм уу те энэ төрлийн мэдээллийг ер нь цагдаагийн байгууллагын 102 эсвэл экологийн цагдаагийн албаны 79 10 70 дугаарын хугацаанд тогтмол мэдээлж байна уу гэж хэлмээр. Баярлалаа. Тэгэд альва нөгөө гэмт хэрэг зөрчил илэрх хамгийн бас төхөм оролцоотой арга бол иргэд бас нөө цагдаатайгаа хамтарч те цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажиллах нь үр дүнг бол илүү нэмдэг баха гэж бодож байна. Тэгээ таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд өнөөдөр цаг зав гарган ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн амжилт хүсье. За.